Тэгэхээр 17 жил өнгөрсөн энэ хэргийг бол Монголын ард түмэн маш олон хүн энэ дээр бол бас хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн улс төрчлөлтгүйгээр за хууль хүчний байгууллага нь бол бас бидэнд үн зөв мэдээллийг өгч байгаасаа гэсэн ийм асуудлыг бол өнөөдөр цугласан олон иргэдийн төлөөлөл ярьж байсан юм а. Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхээс л Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгдорж улсын хурлын даргын их болд ерөнхий сайд сайхан бэлэгдэргүүтэй хардчилсан намын удирдлагууд намын гишүүд хүрэлцэн ирсэн юм. Мөн төрсөн ах баяр найз нөхөд хамт олон нутгийн зан олонны төлөөлөлж хүндэтгэл үзүүлж байсан юм а. Жилд хавар намар гэсэн 2 өдөр цуглаж энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслоос илүү зүйл бидэнд одоогоор мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн ах トゥ хамаатан садан гэхгүй Монголын ард түмэнч энэхүү сэтгэл төвшөөсөн хэргийн үнэн мөнийг хүлээж байгаа тухай түүний ах ярьлаа. Бид нар бол үе үеийн төр засгийн удирдлагт хандж байсан. Нөгөө талаар эн чинь бид нар яг гэр бүлийн гишүүний хувьд олон жил хэрэг илэрхэхгүй байгаад одоо их гонсгор байгаа. Гэхдээ ард түмэнд бас энийг бол хүлээж байгаа. 17 жил болж байна энэ хэрэг энэ алга гарснаас хойш одоо ер нь бол бараг зөвхөрөх тал руугаа хандж байна. Гэхдээ нөгөө талаар бол одоо монголчууд бид нар бүгдээрээ л одоо энэ тэнгэр бурханд итгэдэг. Тэгээд үеийн үр гэж нэг юм байдаг шүү дээ. Тэр энэ алгыг үйлдэлсэн хүмүүс бол тэр 17 жилийн өмнөөс хойш бол бас л одоо тайван явж чадахгүй л байгаа ах гэж би бодож байна. Ер нь бол энэ алгын сүүдэр бол байнга тэднийг дагж л яваа. Хийж байсан үг үйлдэлээрээ Монголынхаа ард түмний сэтгэлд хайрлагдаж байдаг зориг агсныг дурссан хэргийн үнэн мөнийг илрүүлэхийг шаардаж олон хүн бидэнтэй ярилцлаа. Хүлээлт маань бас цөхрлөөр солигдчихсан л байх шиг л байна шүү дээ. Тэгээд илэрнэ гэдэг найдлага бол үндсэндээ байгуулсан баг. Зүгээр огт илэрхгүй хэрэг гэж байхгүй л дээ. Ямар нэгэн байдлаар таамаг маягаар ч гэсэн илэрдэг шүү дээ. Тэгээд бусад түүхийг харахад хэдэн жилийн дараа ухаанда тэр хэргийг үйлдсэн хүмүүс юм уу гэрч болох хүмүүс өхөд дууссаны дараагаар энэ чи ийм юм байсан юм биш үү тэр нөгөө нас урсан нөхрийн хийсэн хэрэг байсан юм биш үү тэгэл өнгөрдөг штэ тийм маягаар илэрх баг. Хилмигтэл улс төржилт бол нэлээд үргэлжилсэн. Харин яг хэрэг нь бол илрээгүй байгаад байдаг. Тэгэхээр зэрэг бид нар юу гэж хэлэх гээд нөхөр мэргэжлийн байгууллагуудаа улс төрөөс хараат бус мэргэжлийн хэмжээнд ажиллаач л гэж хэлмээр байна. Тэгвэл мэргэжлийн хэмжээнд ажиллахдаа хүний эрхийг зөрчихгүй ажиллаач. Хүнийг хомроглохгүй, хилмигдүүлэхгүй ажиллаач. Тэгээд ямар нэгэн улс төрийн зорилго агуулахгүй, ямар нэгэн эрх мэдэл өөр юмны зорилго агуулахгүйгээр энэ хэрэгээ шалгаач л гэж хэлмээр байдгийн. Тэгээд жил болгон л энийг хүсэн үлээдэг. Тэгээд жил болгон ийм үрдэн одоогор хуулийн албан байгууллагуудаас гарч ирэг байна. Илрүүлэх улс төрийн тийм сонирхол байдгүй болов гэсэн л ийм бодолтой байгаа. Тэрнээс бол ч одоо амьд гэрчтэй хэрэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол ер нь бол илрэх боломжтой л гэж боддог. Хүний насаар бол иргэний үнэлгээ авах төгсөн 17 жилийг ардаа үлдээсэн зориг агсантай холбоотой хэргийн илрүүлэлт удаашралтай байна. Энд ямар нэгэн улс төржилтгүй, хилмигдүүлэлтгүй, хуулийн байгууллагыг хараат тус ажлыг нь хийлгэж, илрүүлэх тал дээр анхаарч ажиллахыг иргэдийн төлөөлөл улс төрчид илэрхийлж байлаа. Мэдээллийг Жавцмаа инхлүүнаар бэлтгэлээ. Олон нутгийн зан олонны төлөөлөлж хүндэтгэл үзүүлж байсан юм а. Жилд хавар намар гэсэн 2 өдөр цуглаж энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслоос илүү зүйл бидэнд одоогоор мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн ах トゥ хамаатан садан гэхгүй Монголын ард түмэнч энэхүү сэтгэл төвшөөсөн хэргийн үнэн мөнийг хүлээж байгаа тухай түүний ах ярьлаа. Бид нар бол үе үеийн төр засгийн удирдлагт хандж байсан. Нөгөө талаар эн чинь бид нар яг гэр бүлийн гишүүний хувьд олон жил хэрэг илэрхэхгүй байгаад одоо их гонсгор байгаа. Гэхдээ ард түмэнд бас түүхийг харахад хэдэн жилийн дараа ухаанда тэр хэргийг үйлдсэн хүмүүс юм уу гэрч болох хүмүүс өхөд дууссаны дараагаар энэ чи ийм юм байсан юм биш үү тэр нөгөө нас урсан нөхрийн хийсэн хэрэг байсан юм биш үү тэгэл өнгөрдөг штэ тийм маягаар илэрх баг. Хилмигтэл улс төржилт бол нэлээд үргэлжилсэн. Харин яг хэрэг нь бол илрээгүй байгаад байдаг. Тэгэхээр зэрэг бид нар юу гэж хэлэх гээд нөхөр мэргэжлийн байгууллагуудаа улс төрөөс хараат бус мэргэжлийн хэмжээнд ажиллаач л гэж хэлмээр байна. Тэгвэл мэргэжлийн хэмжээнд ажиллахдаа хүний эрхийг зөрчихгүй ажиллаач. Хүнийг хомроглохгүй, хилмигдүүлэхгүй ажиллаач. Тэгээд ямар нэгэн улс
Тэгэхээр 17 жил өнгөрсөн энэ хэргийг бол Монголын ард түмэн маш олон хүн энэ дээр бол бас хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн улс төрчлөлтгүйгээр за хууль хүчний байгууллага нь бол бас бидэнд үн зөв мэдээллийг өгч байгаасаа гэсэн ийм асуудлыг бол өнөөдөр цугласан олон иргэдийн төлөөлөл ярьж байсан юм а. Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхээс Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж улсын хурлын даргын их болд ерөнхий сайд сайхан бэлэг тэргүүтээ хардчилсан намын удирдлагууд намын гишүүд хүрэлцэн ирсэн юм. Мөн төрсөн ах баяр найз нөхөд хамт бас л одоо тайван явж чадахгүй л байгаа ах гэж би бодож байна. Ер нь бол энэ аллагын сүүдэр бол байнга тэднийг дагж л яваа. Хийж байсан үг үйлдэлээрээ Монголынхаа ард түмний сэтгэлд хайрлагдаж байдаг зориг агсныг дурссан хэргийн үнэн мөнийг илрүүлэхийг шаардаж олон хүн бидэнтэй ярилцлаа. Хүлээлт маань бас цөхрлөөр солигдчихсан л байх шиг л байна шүү дээ. Тэгээд илэрнэ гэдэг найдлага бол үндсэндээ байгуулсан баг. Зүгээр огт илэрхгүй хэрэг гэж байхгүй л дээ. Ямар нэгэн байдлаар таамаг маягаар ч гэсэн илэрдэг шүү дээ. Бусад нэг бол хүлээж байгаа. 17 жил болж байна энэ хэрэг энэ аллаг гарснаас хойш одоо ер нь бол бараг цөхрөх тал руугаа хандж байна. Гэхдээ нөгөө талаар бол одоо монголчууд бид нар бүгдээрээ л одоо энэ тэнгэр бурханд итгэдэг. Тэгээд үеийн үр гэж нэг юм байдаг шүү дээ. Тэр энэ аллагыг үйлдэлсэн хүмүүс бол тэр 17 жилийн өмнөөс хойш бол